За манай өнөөдрийн тэнхлэг нэвтрүүлэгт маань Амира төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, за гүйцэтгэгч захирал Наран Зул оролцож байна. За ингээд бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцсэн ирс одоо танд маш их баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танай хамт олондос энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан нэвтрүүлэгт оролцож аваад баярлалаа. Өнөөдөр хоёулаа нэвтрүүлгийн одоо сэдэв маань бол санхүүгийн тогтвортой хөгжил гэсэн одоо энэ сэдвийн дагуу ярилцъя гэж урьсан. Яагаад гэвэл сүүлийн үед бол одоо энэ дэлхийн нийт маш хурдцтай өөрчлөгдөж байна. За тэгээд миний хувьд бол одоо энэ маш олон салбарын хүмүүст бас ингээд ярилцлага хийгээ явж хахад ерөөсөө яг нэг ийм юм дээр бид одоо их анхаарал төвлөрүүлээд төрс газч тэр төсөл хөтөлбөрүүдч тэр яг нэг зүйл дээр их сайхан төвлөрөөд байгаа юм. Энэ хоорондоо ч гэсэн яг уялдаж ингэж зангидагдж байгаа юм. Тэр нь юу гэхээр ерөөсөө дэлхийн нийт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан тий олон ийм төсөл хөтөлбөр шинээр үйл ажиллагаанууд ч юм уу ингэж эхэлж хэрэгжиж явж байна л да. Тэгээ манай Монгол улсын хувьд бол бас одоо бүр санхүүгийн одоо энэ нэгтлэн бодох бүртгэл за мэрэгсэн нэгтлэн бодогчд гэдэг ингээд бизнесийн болон компани үйл ажиллагаанд бол нэлээд том өөрчлөлт, нэлээд дэвшилттэй, шинэлэг ийм одоо үйл ажиллагаанууд бас хэрэгжиж эхэлж байна. Цаашид бол мэдээж хэрэг улам одоо өргөжин тэлж төрсгийн бодлогын хэмжээнд хууль эрхцсэн хувьд хүртэл ингэж одоо өөрчлөгдөх ийм хандлагатай болоод байна л та. Тэгээ энэ яагаад тэгэхээр сая танаа бас байгууллага Амира төрийн бус байгууллага Монгол Улсын сангийн яамтай хамтарсан бас нэг хурал чуулган болсон шүү дээ. За хоёлаа энэ хурал чуулганы талаар бол дараа нь ярина. Тэгэхээр миний эхний асуудал за яг одоогийн нөхцөлд одоогийн байдлаар за Монголын одоо санхүүгийн байгууллага тэр дундаа одоо мэрэгсэн нэгтлэн бодогчд одоо энэ нэгтлэн бодогчдын тэг үйл ажиллагаа одоо энэ хэрэгжиж байгаа энэ алхмууд биш үү? Одоогийн нөхцөлд ямар явцтай явж байна? Таны бодлоор. За баярлалаа. За юуны төрөнд таны асуултанд хариулахаас өмнө төрийн бус байгууллагын талаар бас товч танилцуулах нь зөв юм болоо гэж бодож байна. За манай Амира нийгэмлэг төрийн бус байгууллага маань болохоор олон улсад мэргэжсэн Монголын нэгтлэн бодогчдын нийгэмлэг гэсэн нэртэй. За тийм Монголынхаа одоо санхүү нэгтлэн бодогчдын стандарт хөгжлийг аль болох одоо дэлхийн түвшинд одоо хүргэхэд туслах салбарынхаа хөгжилд одоо тодорхой хэмжээнд түүчилэх ийм зорилготой олон улсад мэргэжсэн ийм одоо залуучуудыг нийлж байгуулсан ийм төрийн бус байгууллага байгаа. 2022 оны сүүлээр байгуулагдсан. За тэгээ бид 2025 оноос л илүү одоо паблик буюу одоо нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа зарлаад гишүүдэд элсүүлээд ингэж явж байгаа. Одоо тэгээд манайд бол хувь хүмүүс болон аж ахуйн нэгж байгууллагууд одоо бүх төрлийн хүмүүс гишүүнээр элсэж болдог. Тэгээд нэг одоогоор 30 орчим гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ манад ямар хүмүүс гишүүд болд юм бэ гэхээр одоо олон улсад мэргэжсэн нэгтлэн бодогч нар, бизнесийн мэргэжилтнүүд бас яг зөвхөн Японоор гэхгүй л дээ. Тэгээ одоо хүмүүсийн бас илүү мэддэг байж магадгүй гэхээр одоо Английн ACC гэж зэрэг байдаг. Тэр нь болохоор Английн мэргэжсэн нэгтлэн бодогч гэдэг зэрэгтэй. Энийг бол Монголд одоо сүүлийн одоо нэг 20 орчим жил 20 гаруй жил ерөөхдөө ингээ манайхан монголчууд маань сураад зэрэг цалаа аваад ингээ явж байгаа. За тэгээд Америкийн CMA буюу Certified Management Accountant удирдлагын мэргэжсэн нэгтлэн бодогч гэсэн зэрэг бас сүүлийн 5 жил одоо орж байна. За одоо Certified Internal Auditor олон улсын мэргэжсэн дотоод аудитор гих мэтчлээ ингээд одоо өөрийнхөө яг мэргэжилтэд бүр нарийсаж мэргэшээд олон улсынхан цал зэргийг Англи, Америк, дэлхийн хүлээн зөвшөөрдөг зэрэгээ авцсан ийм хүмүүс ерөөхдөө манад гишүүн болж байгаа. Одоо энэ хүмүүс маань бол манай үндсэн гишүүд болж явдаг. Тэгээ энэ цал зэрэгэр сурж байгаа хүмүүс байгаа те энэ хүмүүс нь болохоор сонирхогч гишүүн гээд за тэгээ хамгийн гол нь ийм мундаг одоо талантуудыг авч ажилуулах сонирхолтой бодлогоор дэмжих сонирхолтой хүмүүс нь аж ахуйн нэгж байгууллагын ангиллаар ороо явдаг нэг ийм одоо мэргэжлийнхаа хөгжилд одоо тус нэмэр болох дээрээс нь олон улсад мэргэжсэн энэ одоо мундаг мэргэжилтнүүдийн чадварыг үн цэнийг хувь нэмрийг таниулах зорилготой ийм төрлийн бус байгууллага байгаа. За төрийн бус байгууллагынхаа ингээд баг зорилгоо тодорхойлоход хэлжлээ тийм ээ. За өнөөдрийн одоо тэгээ Монголд энэ санхүүгийн салбарын үйл ажиллагаа за нэгтлэн бүртгэл одоо нэгтлэн мэргэжсэн нэгтлэн гэдээ ярихаар манайхан зөвхөн одоо тоотой холбоод бодоод байдаг тийм ээ. За ингээл компани юм уу байгууллагынхаа ингээл нөгөө цалин тавина тоо бодоол одоо нэг ийм
ашигтай ажиллалаач гэдэг юм уу, за нэг юм тайлан гаргаж гэдэг юм уу, ингэж бол ойлгож байгаа. За тэгээд сая одоо манай сонсогчид бас гайхчихж магадгүй. За уур амьсгалын өөрчлөлт. За нөгөө ногоон шилжилт гээл одоо салбар болгон дээр бас яригадаад байгаа юм тийм нэгтлэн ямар хамаатай юм бэ? Ямар хамааралтай ингээд бас гайхаад иж магадгүй л дээ. Тэгэхээр манай наран зул захирал бол одоо яг энэ талаар манай сонсогчдод нэлээ энгийн үгээр буюу тийм нэлийн дэлгэрэнгүй ярьж өгөх гэж бодож байна. Яаж ингэж уйлдаж холбогдож байна? Энэ яг гол зангилаа нь юунда байх вэ? Яаж харилцаа хамааралтай болж байна? За тэгээ таны нөө ихний асуулт руу би яг орох гэсэн да бүр дэлгэрүүлээ сайхан асуучлаа. Тэгэхээр ер нь одоо нэгтлэн бодогч нарын мэрэгжил бол нэлээд хувьсаад өөрчлөгдөж шинжлэгдээд явж байгаа. Манай Монгол улсын хувьд ч гэсэн манай нэгтлэн бодогчдын санхүүгийн салбарын хөгжил сүүлийн жилүүдэд маш сайн болж байгаа. Олон улсын стандартуудыг бид нар маш сайн үе шаттайгаар нэвтрүүлээд таалагдлын хувьд бол ингээд олон улстай хөл зэрэгцээд явж байгаа. Одоо хөгжлийн чиг хандлага ер нь юу руу явж байгаа вэ гэхээр илүү одоо байгаль дээлтэй байх, доктортой одоо хөгжлийн зүг рүү явж байгаа. Тэгээд энэ зөвхөн манай Монголд ч дэлхийд даяар одоо энэ доктортой хөгжил, ногоон санхүүжилттэй энэний одоо стандартуудыг гаргаа явж байгаа. Тийм учраас одоо манай мэрэгжлийн байгууллага байдаг л да, олон улсын стандартын хороо гэдэг одоо IFRS board-аас гаргасан стандартууд байгаа. Энэ дээр бүр sustainability 1-2 буюу S1, S2 гэдэг яг энэ доктортой хөгжлийн талаар танай байгууллагууд те ямар зорилтуудыг яаж хангаж байна, ямар ажил хийж байгаа гэдэг санхүүгийн доктортой хөгжил гэдэг. Тийм. Ингээд доктортой байдлын уур амьсгалтай холбоотой юм стандарт нь ороод ирсэн. Тэгээ энийг тайлагнах хүмүүс нь хийн гэхээр мэдээж одоо санхүүгийн тайлан гаргаж байгаараа нэгтлэн бодогч нар давхар тайлагнах болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо хуучин шиг те нябо гэхээр зөвхөн одоо данс тооцоо байрдаг, тоо боддог хүмүүс бол биш болчиход байгаа. Одоо яагаад тэгэхээр ялангуяа одоо хиймэлгаяа ухаан, техник технологийн дэвшлийн ачаар нэгтлэн бодогч нарын маань ажил бол нэлээд хөнгөвчлөгдөөд те бас харьцангуй ийм мануал гар ажлууд багасж байгаа. Тэгэнгүүт одоо бидэд юу хийж байгаагаар илүү баг одоо санхүүгийн одоо тухайн байгууллагын ч юм уу те санхүүгийн эрүүл мэндийг хангадаг. Дээрээс нь доктортой хөгжлийн зорилтуудаа хүрч ийнэгүй гэдгийг давхар тайлгнадаг, хэмждэг ийм хүмүүс болоод байгаа. Тэгэхээр мэдээж одоо тухайн компанид те доктортой хөгжлийг яаж хангаж байгаа, ямар зорилтуудыг хэрэгжүүлж байгаа гэдэг дээр бүхэл бүтэн мэдээж баг ажиллах ёстой. Гэхдээ зангидах, тайлагнах хүмүүс нь манай нэгтлэнгууд өөрсдөө болоод байгаа. За тэгэхээр саяхан одоо тэр танаа нөгөө Монгол улсын сангийн яам Амира төрийн бус байгууллага хамтраа те Future of Finance Professional Leadership 2026 гэдэг энэ одоо олон улсын анх дахь хурлыг зохион байгуулсан те. За тухайн олон улсын хурлаас бол манайхан сонсогчд нэлээ мэдээлэл авсан байх л та. Гэхдээ өнөөдрийн хувьд бол зайлшгүй бас ярих шаардлагатай. Яагаад тэгэхээр одоо яг тухайн зохион байгуулсан төрийн бус байгууллагын Америкийн одоо наран зул маань ирсэн болохоор би зайлшгүй одоо асуух шаардлагатай гэж бодож байна. Тэгээ тухайн яг энэ анх дахь хуралд Тэ одоо гол зорилт нь юу вэ? За Амира төрийн бас байгууллагын оролцоо гүйцэх үүрэг нь ер нь юу вэ? За эндээс гарсан зөвлөмжүүд юу байсан? За тэгээд тэр олон улсын одоо энэ хурал дээр бол олон сайхан илтгэлүүд тавигдаж панелистүүд бас оролцоод энэ талаар ирээдүйн энэ чиг хамтлагыг тодорхойлоход нэлээ олон сайхан илтгэл тавигдсан байх. Тэгээ энэ талаараа та дэлгэрэнгүй ярьж өгөөч. За манай Амирагийн одоо төрийн бас байгууллагаас энэ жилдээ анхны удаага бидэд олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа. 2026 оны 6 сарын 26-ны өдөр Хүн театрт зохион байгуулсан. За энэ хурлыг болохоор бид нар Монгол улсын сангийн яамтайгаа хамтраад одоо нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулсан. Хурал маань бол үндсэн 3 хэсгээс бүрдсэн. 3 одоо толгоор багнаас бүрдсэн. Эхний хэсэг дээр бол бид нэр яг одоо улсын засгийн газрын түвшинд те улсын хэмжээнд ер нь яг энэ санхүүгийн доктортой байдал, илт тод байдал яаж явж байгаа юм бэ гэдэг талаар те сангийн яамнаас илтгэгч нараа ураад ингээ ярилцсан байгаа. За мөн одоо доктортой Монголын нэг доктортой санхүүжилтийн холбоо тос холбоо гэж байдаг. Тос холбооны ерөнхий төвч хүрсэлтэй ногоон санхүүжилтийн байдал Монголд ямар явж байна, хөгжил нь ямар явж байна талаар бас маш дэлгэрэнгүй сонирхолтой ярилцлага илтгэлийг бас тавьсан. За тэгээд мэдээж хамгийн эхний хэсэгт бол нөгөө Худалдаа хөгжлийн банкны chairman буюу одоо төдийлөө өдөртсөн үеийн дарга Мистер Копа хүрэлцэн ирээд ер нь дэлхийн нийтээр sustainability стандарттэй доктортой байдлын хөгжил чиглэл хаашаа явж байгаа юм бэ? Тэр дундаа Монгол улс ямар үр хүрээлтэд оролцож байгаа юм бэ гэдэг талаар их сонирхолтой илтгэл тавиад ингээ эхний хэсэгт нь бол одоо нэлээ илүү макро төвшний асуудлуудыг бид нар бас ярих гэж хичээсэн. За тэгээ энэ дээр бол хамгийн сонирхолтой бас хүмүүст хүрсэн нь бол сангийн яамны хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга дэлгэр жаргал даргын илтгэл байсан гэж бас хэд хэдэн хүмүүс те одоо дурдсан. Тэр нь болохоор яг төрийн
зүгээс одоо энэ public finance management буюу энэ төрийн санхүүгийн зохицуултыг яаж хийдгийг, төслүүдийг яаж сонгон шалгаруулдгийг, тэ хөрөнгө оруулалтыг яаж эренбэлтэн гэх мэтчлэн одоо хийсэн системүүдээ ажлуудаа тайлбарсан бас ийм чухал ихтгэл болсон. За тэгээ хоёрдугаар хэсэгт болохоор хурлын маань ерөнхийдөө үндсэн яг тийм нь болохоор яг л энэ доктортой ногоон санхүүжилттэй. Тэрний талаар мэрэгчлэнүүд яаж бэлэн байх юм. За мөн ethical leadership in action буюу одоо тухайн одоо удирдлагт байгаа хүмүүс те тухайн одоо санхүүг хариуцж байгаа бизнесийг удирдах байгаа хүмүүс яаж ёс зүйтэй манлайллыг хэрэгжүүлэх юм бэ гэдэг талаар бидний одоо хурлын гол зорилго тийм одоо явсан гэсэн үг. Тэгэхээр тэр сэдвийнхаа хүрээнд 2 дугаар хэсэгт бол бид нар илүү аж ахуй нэгж рүү болгосон. За тэгвэл яг энэ тодорхой одоо S1, S2 гэдэг бүр цаанаас олон улсын стандарт нь гараад ирчихлээ. Яг энэ доктортой хөгжлийн талаар тайлагнал бид нар хийхэд яг юу хэрэгтэй байгаа юм? Байгууллагууд дээр яаж бууж байгаа гэх мэтчлэн. За энэ дээр бол олон улсын байгууллагууд жишээлбэл одоо EBRD, Европын зэргийн босгох хөгжлийн банкнаас те жишээлбэл одоо ингээд ёс зүй доктортой хөгжлийн шаардлагыг хангасан газруудад л бид нар хөрөнгө оруулалтын зөвлөгөөлчлөгийг өгнө гэдэг юм. Ингээд бүр банкуд, санхүүжилтийн байгууллагууд маань хүртэл цаанаасаа яг энэ доктортой хөгжлийн стандарт тайлгналахыг одоо шаарддаг болоод эхэлж байгаа гэсэн бол улсын банкнууд, дотоодын банкуд бас тий. За тэгээ 2 дугаар хэсэг дээр бас хувийн хвшигчлийн одоо том компаниудын жишээлбэл одоо MCS, Tesco корпорациуд, Хаан банк гэх мэтчлэн ингээд хувийн хвшлийн томоохон төлөөллүүдийн бас гүйцэтгэх удирдлагуудын маш сонирхолтой панел хилцүүлэг дискашнаас хийсэн байгаа. За тэгээд 2 дугаар хэсэг бол ер нь аж ахуйн нэгжийн төвш одоо хувьд яг энэ доктортой байдлын стандартыг хөгжил ямар явж гэнэ вэ, яаж хэрэгжүүлж гэнэ вэ гэдэг талаар илүү төвлөрсөн бол 3 дугаар хэсэг рүү болохоор илүү юу руу орсон, хувь хүний чиглэл рүү. Тэгэхээр мэдээж одоо тайлан хийж байгаа багийн ард одоо ахалж байгаа хүн л байгаа. Тэгэхээр тэр тухайн хүн, тухайн нэгтлэн бодогч өөртөө одоо professional leadership, тэр дундаа ethical leadership те мэрэгжлийн ёс зүйн манлайллыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой, хэрхэн одоо өөрийгөө сайжруулах ёстой юм бэ гэдэг талаар ингээд гадны маш мундаг коучийг бид нэр ураад ингээд бүр workshop хилцүүлэг хийсэн байгаа. Тэгэхээр ингээд манай хурал маань те ингээд илтгэлтэй, хилцүүлэгтэй, workshopтай ингээд маш олон агуулга нэг доор ингэж багтсан оролцогч нартай бүтэн өдөр одоо тухайн жилд нь хэрэгцээтэй бас санхүүгийн те салбарын хамгийн сүүлийн чиг хандлагыг бүгдийг өгсөн ийм хурал болсон. За тэгээд хамгийн бас гоё юм нь болохоор манай Амера нийгэмлэгтэй болохоор олон улсын энэ мэрэгжлийн санхүүгийн холбоодод хамтарч ажиллаж байгаа. Жишээлбэл одоо SSA нийгэмлэг гэдэг Английн мэрэгсэн нэгтлэн бодогчтой холбоо байхгүй. Энэ бол 120 гаруй жилийн түүхтэй маш том байгууллага. Одоо бидний нэгтлэн бодогчтой хувьд бол одоо бидний хамгийн л том байгууллагуудын нэг. SSA-тэйгээ манай Амера нийгэмлэг бас хамтын ажиллагааны санамжчиг зурсан. Тэгээ манай хурал дээр бас ингээд захимаар тий ер нь одоо энэ AI технологи хөгжиж байгаа үед ёс зүйн асуудлууд хэрхэн яаж шийдэх вэ гэдэг талаар маш сонирхолтой илтгэл хүргүүлсэн. Тийм. За тэгээ мөн одоо CGMA гэдэг одоо удирдлагын мэрэгсэн нэгтлэн бодогчдын одоо холбоо гэх дэлхийн бас байгууллага бас англиас гаралтай байдаг. Тэднийхээс одоо илтгэл тавьсан. Тэрэн дээр бол нөө Future of Finance гэдэг манай хурлын нэр бол нөө бас мэрэгжлийнхээ ирээдүг бидэд тодорхойлж ирээдүйдээ бэлэн байх гэдэг. Тийм учраас CGMA нийгэмлэгээс 2040 он хүртэлх нэгтлэн бодогч нарын мэрэгжлийн жишг хандлага трендийг гаргасан судалгаа хийсэн маш том. Тэгэхээр тэрнийхээ үр дүнгээс танилцуулсан. За тэгээ мөн манай IMA нийгэмлэг гэдэг Америкийн удирдлагын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт гэдэг том байгууллага байдаг. Бас 110 жилийн түүхтэй. Энэ байгууллагатайгаа хүртэл бид нар MOU зурсан. Тэгэхээр ингээд олон улсын байгууллагуудтайгаа ч гэсэн хамтарч ажиллаад өөрсдийнхөө гишүүдийг те Монголынхаа одоо санхүүгийн мэрэгчлэндээ яаж илүү чадахжуулах уу, яаж илүү дэлхийн одоо стандартаа хөл нийлүүлж шалхуулах уу гэдэг талаар л бид нэр ингээд хурлын хувьд ялангуяа те маш одоо үнцэнтэй мэдлэгийг өгөхийг зорж хийсэн байгаа. Тийм мэдээж одоо энэ хурлаас зөвлөмжүүд гараад зөвлөмжийн мэдээж хэрэг одоо жил болгон дүгндэг ч юм уу бас ийм алхмууд хийгдэх л байна та. Тэгээ эндээс одоо гол нь бас ингэж ойлгоод байгаа байхгүй юу. Олон улсын одоо тэр стандартыг Монголдо одоо нутагшуулж. За тэгээд эн чинь тухайн мэрэгсэн нэгтлэн бодогчдын одоо олон улсын бүр мэрэгсэн зэрэгтэй болох гэдэг шүү дээ. Одоо нэмж сургалт судалгаа танаа байгуулвал энэ дээр бас түүчилж ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол компани засгал за энэ бизнесийн үнцийн тийм үү. За байгуулгын ашиг орлого. За одоо цаашид бол заавал ашиг орлого одоо нэгдүгээр харахаас илүү бид нар тогтвортой энэ санхүүгийн тогтвортой хөгжил гэж яриад байгаа нь ерөөсөө л одоо энэ нэгтлэн бодогчдын тэр мэрэгчсэн байдал тэр олон улсын стандартыг хэрэгжүүлэх байдал. За энийг одоо бас нийгэм түүч хэлээ те зөвхөн одоо нэгтлэн бодогч нар биш бид нар нөгөө иргэд хувь бизнес эрхлэгч компани хинт ч энэ одоо хамааралтай учраас энийг бол нэлээд одоо таниулж
Энэ талаар одоо нэлээд их ажил хийгдэх байх л та. Ягаад тэгэхээр одоо яг ингээд нөгөө шинэ одоо баг 90 үе дэлхий их хурдцтай өөрчлөгдөд байгаа учраас одоо ингээд AI хиймэл оюун ухаан гараад ирлээ тийм ээ. Дижитал шилжилт за тэгэл дата одоо суурилсан одоо энэ хөгдлүүдийг хянах ч гэдэг юм уу. Энэ асуудлууд ороод ирэхээр зэрэг бид зайлшгүй сурах гадны одоо тэр туршлагаас авч хэрэгжүүлэх энийгээ нутагшуулах юм ажлууд бол зайлшгүй шаардлагатай болоод ирж байна л да. Яг энэ чиглэлүүдээр одоо саяны миний ярьсан чиглэлүүдээр ямар ажил хэрэгжүүлэхээр ямар алхмууд хийгдэж байна. За тийм. Тэгэхээр энэ одоо асуудлуудыг бол яг манай хурал дээр бүтэн өдрөл бид эдтэй мэрэгчлэтнүүдээр цуглаад манай хуралд 240-од хүмүүс оролцсон. Тэгэхээр одоо бүгд л Эхлэн Баатар санхүүгийн мэрэгчлэлтэй хүмүүс байгаа гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ нийлээд сайханчуулаад ярилцаад тий одоо сүүлийн энэ шиг хандлагаач ярилцлаа. Дотоодын өөрсдийн одоо хувь хүний болон байгууллагатай үзүүлэх манлайлал хувь нэмрээч ярилцлаа. Ингээд маш баялаг одоо юм сайхан хурал болсон. Тэгээ мэдээж одоо хурал зөвлөгөөний араас бид нэр үр дүнтэй байх нь маш чухал учраас хурлын араас зөвлөмж гаргаж бүх оролцогч нартай хөрвүүлж байгаа. За мөн одоо энэ жилийн 26 он одоо энэ жил болгон болох хурал гэсэн үг байхгүй тийм учраас 26 оны хувьд одоо бид нэр чуулаад ямар асуудлуудыг ярьсан тий түүн дээрээ эрхчил хүртэл бид нэр одоо ямар нэгдмэл санаа оноотой явж яаж ажилдаа хэрэгжүүлэх юм бэ гэдэг юм тунхаглал Улаанбаатар Declaration гэдэг тунхаглал гаргасан байгаа. Тэгэхээр энийг бол тухайн хурлынхаа тунхаглал тийм одоо яг эцэст нь тий хурлаа хаах үедээ тунхаглалаа танилцуулаад за бид бүхэн одоо ингээд тий ёс зүйтэй манлайлалыг хэрэгжүүлэх нь маш чухал юм байна. Байгууллагатай одоо доктортой ногоон хөгжлийг эрхэмлсэн бодлогоодыг нэвтрүүлэхтэй энэ тайлгналуудыг одоо хийж хэрэгжүүлэхэд илүү одоо нээлттэй сэтгэлгээтэй хандах, нэгнээсээ суралцах энэ төр хэрэгтэй юм байна. Гэх мэтчлэн ингээ хурлаар ярилцсан бүх үр дүнгуудээ сайхан жигсааж бичээд манай мэрэгчлэнүүд бүгдээрээ санал нэгдээд ингээ тунхаглалаа хүртэл гаргасан байгаа. Тэгэхээр эндээс бол санаа нь бол мэдээж араас нь мэрэгжлийн зөвлөмжүүд бол хуралд оролцсон бүх хүмүүстээ хүргэн мөн манай Амирагийн вебсайтаар тийм мэдээлэл төгөөг аль биесны шугамудаар бас явна. За тэгээд 27 оны хурлаар тэ өнгөрсөн хурал дээр ярилцчихсан ажлууд хэр үр дүнтэй явсан бэ? Энэ жилийн хувьд яах вэ гэл ингээд жил болгон бид нэр үр дүнгээ хэмжээд явах гэсэн үг. Тэгэхээр ингээд маш бас онцлог сайхан болж байгаа. Тэ үр дүн ерөөс альва юм чи үр дүнгээр л одоо яг харагдаж штэ тий. Үр дүнд хүрэхийн тулд нөгөө зөвлөмжүүдээ одоо хэрэгжилтэндээ бас анхаарах хэрэгтэй тийм ээ. Хяналт хэрэгжилт гэдэг бол нөгөө сайн үр дүнгийн одоо бас нэг илрэл гэж ойлгоод байгаа юм л та. За тэгээд ер нь бол одоо тогтвортой байдал тэр ёс зүй компани болон байгууллагын за нөгөө хуваарь бизнес эрхлэгчд маань хүртэл одоо бас одоо энэ шилжилт одоо энэ мэдлэг мэдээлэлд бол одоо бүх юм одоо мэдлэг мэдээлч их авахд их ойрхон болсон байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд суралцах зайлшгүй хэрэгцээтэй болж байна. За танаа байгууллагаас гадна ер нь бол манай Монгол улсад одоо энэ санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа. За цаашид одоо бүр ногоонч гэж хэлж болохоор одоо энэ шилжилтүүдэд тэ одоо хэр одоо бэлтгэл гэдэг юм уу хамар хүрээ гэдэг юм уу энэ одоо хэр өргөн байна. Одоо бол ер нь нэлээд сайн дэлгэрч эхэлж байна л гэж хараад байна. Одоо жишээлбэл яг энэ ногоон санхүүжилтийн чиглэлээр бол хамгийн их ажил хийж байгаа газар ч одоо нөгөө доктортой санхүүжилтийн тос холбоо шүү дээ. Тэгэхээр тэр холбооны зүгээс бол жишээлбэл сүүлийн 10 жил те одоо энэ доктортой ногоон санхүүжилт гэж юу юм, ногоон зээл гэж юу юм гэдгийг тодорхойлохоос ахуулаад дээрэс нь одоо ямар хөтөлбөрийг, ямар зээлийг те ямар төслийг бид нар ногоон гэж үнэлэх юм бэ гэдгийг тодорхойлолтой гаргах. За тэрийг тодорхойлох одоо ногоон тий аудитын мэрэгчлэнүүдийг бэлтгэхээс хүртэл ахуулаад маш олон ажлууд бол хийсэн байна. Мэдээж одоо цоо шинэ ойлголт бол биш 10 жил орчим ингээ хөгжөөд нутагшаад ингээ явж гин. Тэгтээ энэ салбарт бол маш их ирээдүй байгаа. Одоо яг л эд хөгжиж яваа салбар учраас бид нар илүү л одоо ногоон санхүүжилт бол ер нь миний бодлоор бол манай хөрөнгө оруулалтын л гол гарц болчиход байгаа. Тэгэхээр бизнесүүд илүү сайхан бизнесээ ногоон болгох, байгаль дээлтэй болгох, тогтвортой болгох тусмал хөрөнгө оруулалт авах боломж нь маш их байна. Тэгээ хөрөнгө оруулалт өгөх гээд ингээд нөө дэлхийн уур амьсгалын ногоон сангаас ч хүртэл ингээд мөнгө төгрөг хуваарлаад байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо энэнд бол бид нэр өөрсдөө төслөө бизнесээ ногоон болгох те энэ ажил нь бол нэгдүгээрт одоо хэрэгтэй байна. Илүү ч дэлгэрнэ. Хоёрдугаарт яг энэ ногоон санхүүжилтэнд хүргэх, за яг энэ стандартыг хангуулах мэрэгчлэтнүүдийн одоо тоо бас өсөх хэрэгтэй байна. За энийг бол тос холбооны ерөнхийлөгч ананд шилжүүлээ. Дээрээс нь би ч бас санал нэг байгаа. Яагаад тэгэхээр одоо бид нар ч гэсэн одоо Америк дээр те ингээл олон улсын мэрэгсэн зал зэрэгтэй хүмүүсийг нэгтгэл яах гэдэг нөхөр мэдээж хоорондоо нэг сайн туршлагаа солилцох гэдэг те хамтарч одоо бизнесийнхаа хөгжлийг сайжруулах, мэрэгжлийнхаа хөгжлийг одоо дэмжих. Дээрээс нь дэлхийн одоо тэр олон мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч байгаа учраас байнгын сүүлийн үеийн шинэ
одоо дэлхийн стандарт, тренд, мэдлэг те тэр бүхэндээ ингээ хөл зэрэгцээд явж байгаа учраас буцаад тэрүүгээрээ нийгэмдээ улсын хоорондоо бид нар яаж тусалж байгаа юм бэ гэдгийг хоорондоо туршлагаа хуваалцах. Ийм зорилготой ингээ маш гоё юм одоо network болж байна л да, мэдлэгийн network гэх юм уу. Тийм учраас бас их чухал. За тэгэхээр мэрэгсэн нэгтлэнгууд л ер нь маш их цөөхөн байгаа. Одоо Монголд бол Монголын мэрэгсэн нэгтлэн бодогч нар гэдээ бас байна. Манай Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчтой институтээс 6000 гаруй гишүүнтэй гэж байгаа шиг байна шүү. Тийм тэгэхээр тэр гишүүдээс нөгөө олон улсын мэрэгсэн дотроос арай олон улсын мэрэгсэн гэхээр одоо статистикийн хувьд бас жоохон цөөхөн 5% хүрэхгүй байгаа даа. Тэгэхээр одоо яах вэ гэхээр манай дотооддоо мэрэгших бол мэдээж сайн, дотоодынхаа хууль дүрм журамтэй тэрэнд нийцүүлээд мэрэгсэн болох ёстой. Мэдээж тэгээ араас нь олон улсад мэрэгсэн байх тусмаа л бид нар олон улсын бизнесийн хөгжил тэр нэг олон улсаас шаардж байгаа стандартуудтай л хөл нийлж алхах ийм мэрэгчлэнүүдийг бэлдээд байгаа гэсэн үг. Тийм болохоор л одоо танаа байгуулагч тэр одоо саяны энэ хуралч гэсэн энэ автгаар хуралч гэсэн олон улсын автгаар хурал маань гэсэн ийшээ чиглэсэн байх гэж ойлгож байна. Яг тэгэхээр тэр олон улсын стандартаа нутагшуулахад тэр стандартыг одоо бас одоо ойлгож бусдад түгээхэд мэдээж хэрэг нөгөө цол зэрэгтэй энэ мэрэгсэн нэгтлэнгүүд бол олноор л одоо төрөх хэрэгтэй юм л да. Тэгжээж нөгөө ёс зүйтэй нөгөө санхүүгийн доктортой хөгжиж бас энэ дээрээ тулгуурлаж үндэслэж бас хурдцтай хөгжөхөд түлхэц болох болов гэж бодод байна тийм ээ. За тэгэхээр яг энэ чиглэлд за одоо нөгөө яг танаа нөгөө байгуулгын гэсэн олон улсын энэ мэрэгсэн нэгтлэнгуудаа бэлтгэхэд сургалт судалгаан дээр үндэслэсэн одоо энэ сургалтууд их байдаг бах. Энэ сургалтуудыг яаж тогтмол явуулж яаж одоо энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэх вэ? За баярлалаа. Энэ юун дээр болохоор Амира дээр болохоор манайх болохоор гишүүдтэй үйлчлэх төрийн бас байгууллага гэсэн хэлбэртэй явж байгаа. Тэг яг ер нь бол мэрэгжлийн холбоо Professional Association гэдэг тусдаа холбооны англи энэ төр бас манайханд жоохон төрийн бас байгууллага гэхээр л бүх ашигын бас юм ер нь нийлүүлж ойлгоод идэг тийм. Одоо хуулийн хувьд бол бид нар тийм л гаргалгаа байна. Тэгэхдээ одоо одоогийн байдлаар бол гишүүдтэй үйлчлэх төрийн бас байгууллага гэж явж байна. Тэгээ бидний зүгээс бол ямар нэгэн тийм төлбөртэй сургалтууд бол хийдгүй байгаа. Яаж ажилтдаг вэ гэхээр манай байгууллагт бол одоо ингээд өөртөө сургалт явуулдаг тийм энэ олон улсын цал зэрэгтэй хүмүүсийг бэлддэг сургуулиуд, сургалтын байгууллагууд ингээд гишүүнээр ороод ирж байгаа. Тэгэхээр манай гишүүн байгууллагуудаас манай Амирагийн гишүүд арай илүү таатай нөхцлөөр сургалтаа авах боломжтой. Тэгээд дээрэс нь манай Амирагийн одоо гишүүнчлэлт тийм аж ахуй нэгжч байж болно, хувь хүн ч байж болно, сурхаа сонирхож байгаа ч хүн байж болно, эсвэл зэргийн авцсан хэн ч гэсэн оюутнууд ч байж болох юм шүү дээ. Боломжтой. Дотоодоос болон гадаадаас энэ одоо заавал хэл хязгаар заагаад байхгүй. Мэдээж одоо ялангуяа тийм олон улсын цол зэрэгтэй хүмүүс ч бас тал гаруй хувь нь баг гадаадад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй буцаад ирэхэд нь бас юм гоё мэрэгжлийн хүрээлэл те мэрэгжлийн одоо юм гоё холбоо байж ахын бол ингээ хоорондоо мэдлэг туршлага солилцох. Буцаад тэр дэлхийн том компаниудад ажиллаж байгаа ноу хавыг бид нэр сурж авах одоо хэрэгтэй бас юм болж байгаа. Тэгэхээр тийм учраас бид одоо юу гэдэг өөртөө зэрэг гаргаад өөртөө шалгалт аваад өөртөө олгодог юм биш байхгүй зүгээр л тэр олон улсын цол зэрэгтэй хүмүүсийг нэгтгэж байгаа. Тэгээ тэр хүмүүсийн хийж байгаа бүтээж байгаа чадж байгаа юмыг нийгэм таниулж байгаа. Одоо тийм нэг ёсны одоо мэдүүлж байгаа ийм л байгуулга юм. Тийм учраас одоо бид сар болгон гишүүдийн уулзалт гэж хийдэг. Энэ гишүүдийн уулзалтан дээр хамгийн сүүлийн одоо манай гишүүдэд хэрэгтэй мэдлэг ур чадвар юу вэ те тэрэн дээр холбоотой сургалтууд, илтгэлүүд ингээ хүмүүсийг урьж одоо авчиж гоё оруулдаг. За тэгээ хоорондоо мэдлэг чадвараа бас хуваалцсан те сүүлийн сайн туршлага хуваалцсан. За жилдээ 2 том арга хэмжээ хийж гэн. Тэрний нэг нь болохоор саяны таны дурдсан олон улсын хурал. За энэ бол яг мэрэгжлийн чиглэлийн хурал байна. Тэгэхээр тухайн жилдээ хэрэгтэй санхүүгийн бүх ойлголтыг л нэг өдөр бүтэн тэр хурлаас аавна гэсэн үг. За тэгээ саяны манай хурал дээр чинь бол бүр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос одоо 20 гаруй жил executive coach буюу одоо мэрэгсэн удирдлагын одоо хүмүүст коуч хийдэг юм мундаг International Certified Coach гэдэг зэрэгтэй хүн ирж бүр сургалт авсан. Тэгээ тэр workshop бол манай одоо хүмүүст маш их таалагдсан. Тэгээ тэрэн дээр бол ялангуяа одоо тооны санхүүгийн хүмүүс ч бас жоох юм татгшаа байх талтай юм тайлагнал одоо тэг яасан гэ юмад байгаа сурсан хүмүүс чинь soft skill зөөлөн ур чадвар эргээд бас жоох дутагдах гэдэг талтай. Тийм учраас тэрийг яаж хөгжүүлэх вэ? Дээрээс нь ингээ технологи таны ажлыг орлох тусам та илүү хүнтэй харилцах, удирдлагатай харилцах, тий харилцааны чадварууд сайжруулах, манлайлалын чадваруудаа сайжруулах хэрэгтэй болж байгаа. Тийм учраас бүр студент манлайллын workshop-ыг бүр тэр Дубайс тий мундаг коучийг урьж хүртэл оруулж байгаа байхгүй. Гэх мэтчлэн ингээ манай хурал жил болох тусам улам л өргөн хүрээтэй улам ийм одоо чансаатай л болоод явна гэж төлөвлөж байна. Нөгөө нэг арга хэмжээ нь болохоор бид нар 11 сард өвөл зохион байгуулдаг.
яг нэг одоо санхүүчдийн байж 12 сар эхний 7 хоногт болдог ш. Тэрнээс өмнө хүн зохион байгуулдаг. Тэгээ энэ нь болохоор олон улсын цол зэрэгтэй одоо энэ Японоор санхүүгийн мэрэгчлэнүүд ш. Энэ хүмүүсийг бас нэг жоохон алдаршуулах зорилгоор бид нар ийм awards арга хэмжээ буюу шагналын арга хэмжээ бас хийж байгаа. Тийм. Тэгээ яг мэдээж олон улсын цол зэрэг авцсан дэлхийн одоо тэр те мундаг холбоодуудын гишүүн хүмүүст бол яг нэг сүртэй шагнал юм хэрэггүй л дээ. Гэхдээ яг бид нөгөө хүмүүсийн урмыг тэтгэх гэдэг нь те одоо Монголд одоо нэг 5хан CMA гишүүн байлаа ч гэсэндээ энэ хүн юм байна шүү. Ийм цал зэргийг аваад ийм гоё төсөл удирдаад энэ компаниг ингэж хөгжүүлээ явж шүү гэдэг таниулах, алдаршуулах нь их гоё байгаа. Тэгээ нөгөө талаас бас Монголд одоо 10 20 жил ажиллаж байгаа олон улсын тэр цол зэрэгтэй тэрийгэ зааж байгаа ч юм гадны хүмүүс байдаг. Тэнгүү тэр гадаад хүмүүс болохоор Монголын бүх шагнал юмнаас хоцорчод байдаг байхгүй. Тийм учраас бас тэр хүмүүсээ ч гэсэн оруулаад за тэгээ дээрэс нь магадгүй 20 30 жилдээ одоо Лондонгийн, Америкийн маш мундаг байгууллагуудад ажиллаж байгаа Монгол одоо тийм санхүүгийн мэргэжлүүд байж та супер тий. Тэгсэн хэрнээ тэр хүмүүсийг буцаагаад Монголдо бас ингээд таньж шагнах юм бас манайханд одоохондоо байхгүй шүү дээ. Тийм учраас за тэгвэл ядаж бас нэг хүн чинь урмын амт шүү дээ. Тийм учраас дотооддоо Америк гişүүд дотроо тий хоорондоо ингээд бас нэгээ гоё нэр дэвшүүлээд алдаршуулад энд ийм мундаг хүн ийм хийж шүү гэдэг ингээд нэг урмын дэмжих нэг юм хөрхөн одоо award арга хэмжээ хийж байгаа. Тийм ингээд нэг жилийн 2 том арга хэмжээтэй сар бүрийн уулзалттай. За тэгээ сар бүр бас мэргэжлэнүүдэд зориулсан подкаст бас хийж байгаа. Илүү нарийн мэргэжлийн чиглэлээр бас ярьж байгаа. Ийм ажлуудыг бол хийж байна да. Тухайн санхүүгийн одоо тэр бас хөгжилд хувь нэмрээ оруулсан тухайн хүмүүсийг одоо бүр нэрлээд хэлвэл одоо ямар хүмүүс вэ? За тэгээ саяны одоо 2025 онд бид хоёулаа бас алдаршуулъя л да ялгааг бол энэ чинь тийм. Тэгээ 25 онд анх удаага зохион байгуулсан. Бид нар 5 номинацид ерөнхийдөө нэр дэвшүүлсэн. За тэгээ тэрнээс хамгийн ихний 2 номинац нь бол миний бас их баярлаж тэгээ дуртай гоё хүлээж авсан номинац юу гэхээр нэгдүгээрт Amera Lifetime Educator гэж байгаа. Тэр нь болохоор Амерагийн одоо насан туршдаа бусдад одоо сурган зааж олон улсын цол зэрэгтэй хүмүүсийг одоо ихсэхэд ингээд хамгийн сайн заах арга барилтай багшийг шалгаруулж байгаа. Тэрэнд бол одоо манай санхүү эдийн засгийн сургуулийн Минто Кумарнат гэдэг багш байгаа. Тэгээ одоо бол Австрали явцсан. Тэгээ тэр багш маань бол одоо Монголд сүүлийн 20 жил багшилсан. Одоо би ч өөрөө санхүү эдийн засгийн сургууль сурсан. Яг энэ SSA зэрэгээр нь сураад Англи яваа сураад ирсэн. Тийм учраас нөгөө оюутан байхаас ч манай багш байсан. Мэддэг байна тийм ээ. Сүүл багш болоод ч одоо хамтарч багшилж ирсэн. Ингээд ер нь их ойроос мэдэн дээрээс нь одоо Монголын одоо хэдэн зуун энэ мундаг SSA зэрэгтэй цолтнуудыг төрүүлэхэд яалтчгүй тэр багшийн одоо хувь нэмэр бол асар их байгаа. Тийм учраас Amera Lifetime Educator гэдэг award-ыг манай Минто багш авсан. За нөгөө нэг award нь болохоор Amera Lifetime Contribution гэдэг award. За энэ бол ер нь бол адилхан. Энэ юугаар ялгаатай гэхээр илүү ингээд олон улсын цол зэрэг авах, заах, дээрэс нь одоо нийгэмдээ одоо тий contributing гэж хувь нэмэр оруулна гэсэн үг шүү дээ. Энэ чиглэлээр илүү гүнзгийрсэн хүмүүсийг алдаршуулах гэдэг. За энэнд болохоор манай бас санхүү эдийн засгийн сургуулийн багш Ажей Кумар гээд Такияр гээд багш маань одоо тэр шагналыг авсан. Тэгээ Ажей багш маань бас сүүлийн одоо 19 20 жил Монголд багшилж байгаа. Бас л яг энэ SSA зэрэгтэй олон улсын CGMA гэдэг зэргийг Монголоос оруулж ирэхэд их хувь нэмэр оруулсан. Тэгээ ингээд сүүлийн одоо бас 19 20 жил багшилж байгаа. Тэгээ хамгийн бас нэг онцлог хүмүүс сонирхолтой байж магадгүй манай багш одоо ингээд олон улсын цол зэрэг авахаар ингээд хүний нэрний ард бичигддэг байхгүй. Одоо хүний нэр бичээд SSA, CPH гэдэг юм. Одоо мастер доктор гэхэд нэг PhD гэж бичдэг штэ. Тэрэн шиг тэнгууд манай Ажей багш ингээ араас 7 үсгтэй байхгүй. 7 өөр төрлийн тийм мундаг дэлхийн том одоо юутай баг 8 жолчлоо сүлдээ. Тийм байна. Цол зэрэгтэй ийм мундаг хүн. Тэгэхээр одоо яалтчгүй л амьдралын туршид энэ одоо олон улсын цол зэрэг санхүүгийн салбартаа амьдралаа зориулсан учраас энэ шагналыг авч байгаа. Тэгээ 20 жил ажиллаад яагаад Монголд ингээд сонирхоод байдаг юм уу? Гол одоо ингээд энэ удаан оршин тогтноод энийг явуулаад идэг үндэс надад тэр хүмүүс юу байдаг юм бол? Одоо миний бодлоор бол мэдээж одоо Монгол гадныхан байх бол дуртай шүү дээ. Бид эд чинь сайхан зочломтгой, найрсаг хүмүүс те. Одоо айхтар ялгарч гадуурлаадах юм байхгүй. Тийм учраас Монголд бол эрхчлөөтэй тэрэндээ дуртай байдаг болов. Нөгөө талаас ингээд нөх хөгжиж байгаа зах зээлдтэй ингээд тухайн нийгэмд салбарт хувь нэмрээ оруулах өөрөөгөө хэрэгтэй одоо юм хийж энэ гэдэг мэдрэх болгонд бас их гоё мэдрэмжтэй. Тэгэхээр тэр бас нөлөөлдөг гэж магадгүй. Гэхдээ би одоо өөртөөс нь асуухгүй бол бас өмнөөс нь хариулж чадахгүй байна. Гэхдээ оюутан хүний хувьд ч тэр хамтарч ажиллаж байсан багшийн хувьд ч тэр Монголд маш урамтай сайхан ажиллацгаасан. Тэгээ одоо өнгөрсөн жил манай Минто багш Австрали руу явсан. Одоо энэ жилээс манай Ажей багш маань Малайз руу бас PhD-г хийх гээд явах гэж байгаа шиг байна. Тэг ингээд бол одоо үед ингээ маш олон шавнартай Монголд яг энэ Япон санхүү олон улсын мэргэжсэн зэргийн хүрээний хүмүүс болоод энэ хоёр багшийг мэдгүй юм гэж байхгүй. За одоо хоёул нэг үндсэн сэдвэрг орё да. За тийм. За санхүүгийн одоо тогтвортой хөгжил гэдэг. За одоо ер нь бол нэгтлэн бодогчд
За одоо энэ санхүү бүртгэлийн хүмүүс бол одоо компанид байгууллагад бол ерөөсөө л тухайн байгууллагыг одоо амжилттай явах уу эсвэл аль эсвэл одоо дампууруулах уу гэдэг юм уу те. Яг энэ байдалд бол угаасаа айгүй том хөт чинь. Том тэр ерөөсөө тэрийг одоо бас шийдвэр гаргахад ч гэдэг юм уу амжилттай ашигтай ажиллах тэр бүх нөлөөлөлт бол яг энэ хүмүүс л байдаг. Тэгэхээр одоо манай одоо тэр тогтвортой хөгжил одоогийн ирээдүйд одоо хандж байгаа тэр чиг хандлага бол нөгөө тогтвортой гэдэг үндсэн дээрээ ашигаас илүү тогтвортой байх нь чухал байгаа юм л та тийм. Тэгэхээр зэрэг одоо миний бодлоор бол миний ойлгож байгаагаар бол жишээ нь манай Монголд бол одоо нөгөө бэлчээрийн аж ахуйн мал мах жимс гэн тэр байтугай бид нар төмсөө хүртэл ингээл яг цэвэр органик одоо гоё хар хөрсөнд те үржил шим сайтай хөрсөнд ургуулад манай Монголын төмөс луун гэдэг чинь бол нөгөө одоо Азийн солонгос орны тэр төмс юунаас бол одоо шав уулаанч гэдэг юм уу өөр бүр органик гэдэг нь эко гэдэг нь бүр яг мэдэгддэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тухайн одоо бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн эрэлт нь байгаад идэг. Эрэлт бол мэдээж бэлэн байна. За бид бол одоо экспортлох бас боломжууд одоо гарч лээ л да. Ер нь ягаад одоо энэ та тэрийн ярианд ч гэсэн энэ ногоон уур амьсгалын өөрчлөлтөөс шилжилт дижитал AI гэл ингээл энэ шилжилтүүд болгонд нөгөө бид одоо салбар болгоны оролцоо ингээд яг адилхан байгаад байгаа юм. Тэгээ би энэгээр юу хэлэх гээд энэ төр зэрэг ийм эрэлт хэрэгцээ байгаад байдаг. Ирээдүйд бид нар нөгөө дэлхийн одоо уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон ногоон шилжилт, ногоон зээл, ногоон хэрэглэгч гэж бүр байсан ч болж байгаа байхгүй. Тэгээд тэр баг ногоон хэрэглэгч байхаар дэлхийн тэр хүмүүст эрэлт хэрэгцээ нь үүсчихэд хаад бид нар экспортод анхаарад энэ дээр нөгөө ёс зүйтэй нөгөө мэдлэг ур чадвар ихтэй нөгөө хиймэл оюун ухаанаа тэр өгөгдлөө уншдаг шийдвэрээ одоо зөв гаргачдаг хурдцтай өгчих юм алхмууд бол аюу өргөн боломжтой байгаад байна. Тэгэхээр та яг энэ дээр бид яг энэ эрэлт хэрэгцээнд дээр нөгөө эрэлт хэрэгцээнд дээр түрүүний ярьсан. Энэ дээр одоо яг манай санхүүгийн тогтвортой хөгжил яаж тулгуурлаж хөгжих боломжтой вэ? Энэ талаар дэлгэрэнгүй ярьж гэж. За тэгээ. За маш өргөн хүрээтэй асуулт байна. Тийм яг ер нь миний бас саяны дурдсанаар олон улсын мэрэгсэн цал зэрэгтэй санхүүчид, бизнесийн мэрэгчлэтнүүд олон болох тусмаа л сайн. Одоо бидний мэдж байгаагаар бас яг санхүүгийн биш ч гэсэн одоо бизнесийн мэрэгсэн төслийн менежер гэдэг цэрэг цол зэрэг бас байдаг ш нь Монголд олон жил болж байгаа. Одоо маш олон PMP зэрэгтэй тийм мэрэгсэн төслийн менежерүүд бас бэлтгээгээд гарч байна. Тэгэхээр энэ хүмүүс ч гэсэн одоо юу хэлж байгаа нөхөр 2030 он гэхэд те одоо бараг 12500 мэрэгсэн төслийн менежер манад хэрэгтэй байна. Яа тэгэхээр улс их орон хөгжихийн тулд саяны одоо энэ олон хэлсэнтэй боломжуудыг хатахын тулд чинь төслөөр дамжиж хэрэгжинэ те. Тэгэхээр тэр төслийг удирдах, хянах, олон улсын төвшөнд нь авч явах хэмжээний мэрэгчлэнүүд бас дагаа хэрэг болж байна. За яг түүнтэй адилхан нэгтлэн бодогч нар олон улсын цал зэрэгтэй мэрэгсэн те олон улсынхаа стандарт бүх юмыг одоо мэдээд шалгалтаа өгөөд ингээд гэрчлэгийг авсан ийм хүмүүс Монголд маш хэрэгтэй байна. Тэгжиж одоо энэ олон улсын зөв одоо бенчмарк туршлагуудыг, стандартуудыг нутагшуулах, байгууллагынхаа хөгжилд буулгах, ингэснээрээ байгууллагынхаа одоо хөгжлийг урагшлуулах. Тэгээ байгууллагууд хөгжөөд байна гэж чинь улс их орны хөгжилд одоо маш их нэмэртэй алхам болж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр ийм учраас одоо бид нэр өөрсдөө тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэгтлэнгуудын хувьд бол одоо нэг мэрэгсэн болсон ч гэдэм үү те эсвэл нэг цал зэрэг авсан гэд бас дуусч болохгүй 2 3 цал зэрэг эзэмших ч юм уу эсвэл нэг мэрэгсэн нэгтлэнгийн цаана тэр хүний ард ба дахиад нөгөө хүн сургах 3 хүн ч гэдэг юм уу ингэж бид нар нөгөө тоондоо хөрөхгүй 3 4 хүн жил үлдлээ шүү дээ одоо 30 он гэх юм бол тийм ээ тийм тэгээд тийм учраас эхлээд энэ мэрэгчлүүдийн тоог нэгдүгээрт нэмэх хэрэгтэй байна. За тэгээд хоёрдугаарт болохоор одоо түрүүний нөгөө хэлсэн нөгөө ногоон гэж яг юу гэсэн үг юм бэ? Яаж ногоон шилжилтэнд бид нар байгууллага оруулах юм бэ те? Яг энэ S1-ээс 2 стандартыг тайлгнаа гэхээр одоо жишээлбэл яг юугаа тайлгнах гэх мэтчлээ ингээд энэ дээр ингээд юм сургагч багш нар энэ аудиторууд энэ мэрэгчлэнүүд бас дутуу байгаа даа. Тэгэхээр энэ хүмүүсээс өөрсдөө одооноос бэлдээд одоо байгууллагуудын ногоон шилжилтийг хийдэг ийм мэрэгчлэнүүдийн одоо demand эрэлт хэрэгцээ маш их болоод байгаа. Тэгэхээр энэ дээр бас их гоё толгуурлаж өөртөө хөгжүүлвэл бас нэлээд гоё тий ирээдүй байна гэж харагдаад байгаа. Тэгэхээр энэ чинь ингээ хүн сонсоход ингээ байгаль дээлтэй доктортой гэдэг ингээд ойрхон юм шиг байгаа даа. Хэрнээ яг тэрийг буулгахаар чи яг юу гэсэн үг юм гэдэг чи бас их нарийн асуудал байхгүй. Одоо эн чинь нөгөө ингээл одоо
ESG гэл ингээл нэг тайлагналтай эн чин энэ тайлагныг одоо тайлдаг өгдөг болоод тий тэгжээж одоо нэг хөрөнгө оруулах татах хөрөнгө оруулагч татах дэлхийд хүлийн зөвшөөрөгдөх гэдэг юм уу энэ асуудал чи яг ингэж шийдэгдэх гэдэг юм л да. Тэгэхээр зэрэг манад одоо тэр ESG руу оёлоор л одоо тайлагналыг өгдөг одоо юм компаниуд их байна уу? Тухайн тайлагнал биш үү? Бид одоо ач холбогдол өгөөд энэ дээр суралцах хэрэгтэй болчиход байгаа. Яг тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалт хийх гэдэг. За энэ тайлагналын үр дүнгээр бол мэдээж хэрэг нөгөө байгууллагын буюу бизнесийн одоо бизнес эрхлэгчдийн тэр те цаашид тогтвортой өрсөн хөгжих одоо нөгөө тэр итгэлцлийг авч иж хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хөрөнгө оруулалт зөвхөн хөрөнгө оруулалт авахаас гадна нөгөө ногоон санхүүжилт гэл ингээл олон төсөл хөтөлбөрт одоо хамрагдах юм боломж үүсэх учраас та энэ ESG одоо тайлагналын ач холбогдол за энд одоо яаж бэлтгэх яаж одоо олон компани бизнес байгууллагуудаараа энийг тайлагнадаг болох юм. За энэ талаар ярьж өгч. За тэгээ. За ESG reporting бол бас Монголд орж ирээд бас нэлээд хэдэн жил болж байна. Манай одоо томоохон аж ахуйн нэгжүүд ялангуяа нээлттэй компаниуд те хөрөнгөний зах зээл дээр нээлттэй авцаа гаргаж байгаа компаниуд бол зайлшгүй ESG-ийн тайлангуудыг бол маш сайн гаргаж байна те. Тэр дундаа одоо бид нарын мэдхээр одоо MCS гэдэг юм уу, Апо гэдэг юм энэ том группууд бол бас нэлээд сайн ESG reporting-ыг бол хийж байгаа сүүлийн жилүүдэд. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо нөгөө багш нар хүний хувьд те багш хүний хувьд одоо жишээ авах ч гэдэг юм уу тийм юм болох юм бол энэ том компаниудын тайлан яаж гарч ийн дэлхийн бусад одоо группүүд энэ ESG тайлангалыг яаж хийж ин гэх мэтчлэн ингээ харьцуулж энэ бас үзэж судалдаг л да. Тийм. Тэгээ ESG чинь бол одоо зөвхөн байгаль орчин нийгэм засаглалд гарч байгаа үр дүнг л харуулж байгаа тайлан. Дэлхийд даяар бол бүр өргөжөөд integrated reporting гэдэг бүр нэгдсэн тайлан гэдэг 3 биш 6 үзүүлэлттэй тайлан хүртэл гарч байгаа. Тэгэхээр одоо энийг бол integrated reporting стандарт те олон улсын жишээ мишиг гэдэг нээлттэй ороод үзэх юм бол бас байж байгаа. Тэгэхээр гих мэтчлэн ер нь энэ бүх тогтвортой одоо ийм зөв тийм comprehensive одоо бүх юмаа ингэж нээлттэй сайхан ил тод тайлгнаж байгаагийн давуу тал нь юу юм бэхэр буцаал хөрөнгө оруулалт болно. Дээрээс нь бүх төрлийн санхүүжилтийн боломжууд нэмэгдэнэ. Ногоон зээлгэж болно. Ногоон бонд босгож болно тий. Одоо ингэж хөгжиж байгаа улс орнууд ч тэр хөгжингүү улс орнууд ч тэр яг энэ green financing-ийг дэмжих одоо юм бол маш олон хөрөнгө оруулалтын сангуудтай болсон байна тий. Хөрөнгөний зах зээл дээр хүртэл ногоон бонд босгох боломжууд маш сайхан нэгдэж шүү дээ. Тийм учраас ингэж эргээл одоо яагаад энэ их олон ажлыг бид нэр хийж те одоо зарим одоо нэгтлэнгууд бол мэдээж те маш их олон юм тайлгнадаг хүмүүс чинь дахиад нэг 2 стандарт орж ирэл дахиад доктортой байжлын тайлан нэмэгдээд ирэхээр чинь бас жоохон тэрэнд те төвшөөж хүлээж авах сандлага байгаа. Тэгэхээр чинь нэг засаглалын талаас бол одоо зайлшгүй энэ бас хэрэгжих ёстой л байх гэж бодоод байгаа. Гэхдээ энэ гайг баха нөгөө нэгтлэн бодогчд маань одоо ч нөгөө нэг ачаалал гэхээсээ илүү харин нөгөө AI нөгөө дижитал хиймэл датанд суурилсан одоо энэ ингээд шин шилжилтүүд чи ороод ирэхээр зэрэг харин ч нэгтлэнгууд маань зөвхөн харин одоо юу гэдгийг ажлын ачаалал багасна цаг нараа хэмнэн тийм ээ бас эрсдлээ алдаагаа тооцоход ч гэсэн одоо энэ шин хөгжилд бол их таата боломжууд нөгөө залуу байсан бол дахиад суралцах юмсан гэдэг шиг боломж харагдаж байна. Нөгөө талаар ерөөсөө энэ хиймэл оюун ухаан суурилсан. За тэгээд энэ дата мэдээлэл тулгуурласан одоо энэ бүх асуудлууд ер нь ганцхан одоо энэ санхүүгийн салбарт бишэлтэй бүх салбарт одоо хөгжөхөд хурдцыг түргэтгэхэд алдаа оноогоо харахад эрсдлээ ч гэсэн тооцоход гэдэг юм уу нэг их чухал санагдаад байдгийг. Тэгээ би тантай ингээ хоёр ярилцахтаа өөрөө бас бодлыг хэлж байгаа юм шүү дээ. Тэгээд энэ маань бас нөгөө нийт сонсогч бас манай бизнес эрхлэгчдэд их хэрэгтэй болов гэж бодож байна. За тэгээ нөгөө талаар яг энэ одоо яг энэ дата мэдээлэл суурилсан тийм үү. За энэ саяны миний ярьдаг одоо хиймэл оюун ухаанд суралцах тухайн өгөгдлийг уншиж чаддаг, өгөгдлийг ойлгоод тэр мэдлэг мэдээлэл аваа шийдвэр гаргахад одоо их төхөмтэй болно да. Тэгэхээр энэ бизнесийн буюу компани одоо энэ байгууллагууд өснө дэвчгэд мэдээж хэрэгтэй. За тэгэд мэдээж бизнесийн компани байгууллагууд маань одоо хувь хүмүүс маань өснө дэвчгэр зэрэг мэдээж Монгол улсын эдийн засгийн чинь хурдцтай одоо үр ашиг өгөхөд бол бас хэрэгцээтэй. Ингээл хоорондоо бүгд уялдаа холбоотой эцэс нөгөө Монгол улсын эдийн засагт л орох хувь нэмэр байгууллагын ашиг нэмэгдэх энэ хандлага руу орно шүү дээ. Тэгэхээр та энэ дээр бол яг одоо манай мэрэгсэн нэгтлэн бодогчд за одоо шинээр одоо энэ оюутан болоод төгсөж байгаа нэгтлэн бодогчдын байр суурийг ирээдүйд одоо энэ чиглэсэн энэ одоо сургалт судалгаан дээр юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
За, өстой гоё асуулт тань баярлалаа. Тэгээ би одоо ер нь эхлэн модохчийн мэргэжлийг маш ирээдүйтэй гэж боддог юм байхгүй. Ер нь бол хүмүүс ч нөө технологи хөгжөөд AI хөгжчихөр баг эхлэн хэрэггүй болчихно гэж яриад ойлгоод байдаг шүү дээ. Тиймэрхүү нэг сүүлийн үед хандлагууд яваад байгаа. Тэгээ нэгтлэнгээр сурч байгаа хүмүүс бас эрс багассан оюутнуудын тоо статистикаас ч гэсэн харахад. Тэгэхээр ууг нь бол одоо эхлэн модогчгүй байгууллага гэж байхгүй. Тэгээ дээрэс нь бизнесийн хөгжил илүү хөгжөө дэлхийн түвшинтэй одоо хөл нийлүүлэх тусмаа л ийм чадварлаг ялангуяа олон улсад мэргэжсэн эхлэн модогч нар заавал хэрэгтэй. Тэгээ ялангуяа одоо гадаадын одоо Америк, Англи одоо хаанахын хөгжингөө орнууд ч гэдэм юм ингээд бизнесийн байгууллагатай ажилтаа авахдаа заавал ийм certification ийм цол зэрэгээр авсан байх хэрэгтэй гэж бүр цаанаас заасан байдаг. Тийм учраас энэ одоо мэргэжлийн эрэлт бол ихснүүл гэхээс бол буурахгүй гэж би бол боддог. Тийм тэгээд одоо залуу хүүхдүүд маань ч гэсэн тий одоо мэдээж биднэрт одоо ямар илүү уур чадварууд хэрэгтэй нэ гэхээр хуучин шиг одоо тий нэг хайхтар тоо бодоол тайлагнаал ингээл одоо нарийн гар ажил хийгээд байх юм маань багасж байгаа. Тэгвэл мэдээж бүр хөнгөвчлөгдөд бас сайхан болчоог байна. Сүүлийн үед одоо бас хүмүүстэй та олон хүнтэй ярьж байгаа хэрэг одоо нэгтлэн олдохгүй байгаа зовлон их байна. Нэгтлэн бодчихноо төлөвлөд байна. Тийм. Тэгэхээр эн чинь юунаас олж үүсэж ийнө гэхээр тэр хүмүүсийн ачаалал маш их байна. Ачаалал дарамт маш их байхаар тэр мэргэжлэрээ ажиллахгүй байх сонголтыг хийж байгаа хүмүүс бас зөндөө байна. Тэгэхээр энэ дээр ингээд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Хэдий одоо AI хөгжөөд хэдий хиймэл оюухан орж ирээд сайхан болж байгаа ч гэсэн энийг одоо нутагшуулна, буулгана, хэрэгжүүлнэ гэдэг чинь дахиад нэг асар том төсөв. Цаг хугацаа бас орно. Дээрэс нь энийг буулгах хэрэгтэй яаж тэр нөгөө ёс зүйн байдлыг одоо тий зөв сайн суулгах уу, дээрэс нь яаж мэдээллийн аюулгүй байдлыг хангах уу гэдэг чинь асар том асуудал. Тэгэхээр зүгээр нэг одоо сэтгэл хөдлөлтөд автаад ч юм уу AI гоё юм байна гэж шууд ингэ шилждэг салбар бас биш. Маш олон стандарт, маш олон зүйлийг эрсдлийг тооцож ээж мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ээж тэгжээж сууршина гэсэн үг. Тэгэхээр манайх бол яг энэ сууршилтын үе дээр одоо яваад байгаа гэсэн үг. AI-ийн хувьд бол гадаадд бол хөгжингөө орнууд бол AI налидээ суурьшсан. Одоо юу болж ийн юу болохгүй байна те. Яаж илүү сайжруулах уу гэдэг дээр л явж байна л та. Тэгэхээр бид нар бол дөнгөж энийг илүү суурьшуулад өөр өөртөө үйл ажиллагааг ашиглаад явж байгаа үе дээр ер нь явж байна гэж би хараад байгаа мэргэжилтний хувьд. Тийм. Тэгэхээр AI бол сайхан чиглэсэн хажууд нь бас нэмээд анхаарах асуудлууд тий зөндөө байдаг. За нөгөө талаас AI хөгжих нь тодорхой. Технологи хөгжөөд бидний ажлыг нэлээд хөнгөвчлөх нь тодорхой. Тэгэнгүүт бид нар юу хийх вэ гэдэг асуулт тулгарна тий. Энэ дээр яг нөгөө нэг сүүлийн үед илүү хэлээд байгаа. Нэгтлэн мод бүртгэл дотроо ингээд нөгөө хоёр үндсэн том салбар байдаг. Санхүүгийн бүртгэл буюу одоо бидний ойлгодгоор нэгтлэн гэхээр хүмүүс санхүүгийн бүртгэл гэж ойлгодог. Санхүүгийн тайлан гаргадаг, татрын тайлан гаргадаг тийм хүн гэж ойлгодог. Нөгөөх нь удирдлагын нэгтлэн бодох бүртгэл гэж бас байдаг. Тэгэхээр удирдлагын бүртгэл маань юу гэдэг юм гэхээр тухайн удирдлагт шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээллийг бэлтгэж өгдөг тэр нэгтлэн бодох чиглэлтэй тусдаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол санхүүгийн нэгтлэн бодогч хүн бол төр засаг руу өгөх те одоо татврын албар руу санхүүгийн албар руу өгөх гадаад хэрэглэгч нарт зориулсан олон улсын стандартын дагуу яг стандарт хангасан тайлан гаргаж байгаа бол удирдлагын бүртгэлийн одоо ажилтан бол яах вэ гэхээр удирдлагт зориулсан шийдвэр гаргалтын дэмжсэн тийм мэдээллийг дотоодосоо бэлтгэж өгнө гэсэн үг. Тэр ингээ хоёр өөр салбар гэсэн үг байхгүй юу? Яг нэг зоосны нэг хоёр тал. Энэ хоёр зэрэг хөгжиж байгууллагын санхүү илүү эрүүл одоо илүү юутай явдаг, үр дүнтэй явдаг. Тэгэхээр тэр хөгжингөө орнуудад ч гэсэн удирдлагын бүртгэл, санхүүгийн бүртгэл аль аль нь ингээ сайхан хөгжөөд явж байгаа. Тэгэнгүүт сүүлийн үед ямар тренд харагдаж байна гэхээр нөгөө санхүүгийн бүртгэлийн ажлууд AI-аар нэлээд жигдэрд ирэнгүүт удирдлагын бүртгэлийн одоо хөгжил илүү их төрөсөж гин гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө certified management accountant гэдэг те Америкийн тэр зэрэгтэй хүмүүс эсвэл Английн нөгөө CGMA гэдэг байгаа тэр certified global management accountant-уудын эрхлэлтүүд нэмэгдэж байгаа. Мөн нөгөө талаасаа нөгөө санхүү бүртгэл татвар тайлгналаар явцсан хүмүүс маань нэмж удирдлагын бүртгэлийн одоо те цол зэргийг авах, судлах, эсвэл сургалтанд нь суух ч юм уу иймэрхүү трендүүд сүүлийн үед нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл эцсийн дүндээ та төлөөлөл удирдах зөвлөл юм уу те одоо борд юм уу захирал юм уу хин нэгэн хүнтэй л очиж харилцаж байгаа. Тухайн хүнийг шийдвэр гаргахад бизнесээ удирдагчтай зориулсан мэдээлэл бэлтэж байгаа. Тийм учраас тухайн хүндтэй нэгтлэн биш хүн байсан ч гэсэндээ энэ мэдээллийг энэ комплекс хэцүү том мэдээллийг яаж энгийн байдлаар хүргэх үү? Яаж шийдвэр гаргалтыг дэмжих үү гэдэг талаас нь мэдээллийг бэлтэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бидний ажил хөнгөвчлөгдөд ирэхээр илүү удирдлагатайгаар ажиллах ажлууд нь нэмэгдэн гэсэн. Илүү анализ хийх, шийдвэр гаргах, шүүмжлэлтэй сэтгэх. За тэгээ саяны таны ярьсан олон дата мэдээллийн асуудал. Одоо бид нар бол юмыг мэдэхгүй байхын зовлонгол болчлаа тийм. Энэ болгоныг мэдэх бол амархан болчихж байна. Гэхдээ тэндээс шүүлтүүртэйгээр зөв мэдээллийг түүж авах. Мэдээллийг аваад тэрийг анализ хийгээд шүүгээд боловсруулах гэдэг чинь асар их бас чадвар байхгүй. Тэгэхээр зөв чиглүүлж одоо тэр чиглэлийг нь олж хараад
мэдээлэл авал маш өргөө өрөөтэй болсон байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ийм чадварууд хүмүүст одоо жишээлбэл бараг энэ олон одоо мэдээллийн далаагаас те зөв хэрэгтэй мэдээлэл аваад тэрийг анализ хийгээд тэгээ ингээд одоо шийдвэр гаргалтанд хэрэгцээтэй болгоод захиралтай өгнө гэдэг чинь нэгтлэн чадвар болчиход байгаа байхгүй одоо. За тэгээ саяны хэлж байгаа нөө AI шилжилтэнд бид нар юу анхаарахгүй юу? Доктортой хөгжлийн те энэ стандартыг нэвтрүүлэхэд биднэрт юу дутуу байна, юу болж чинь цаашд яах вэ гэдэг ингээд илүү яаж энэ шийдвэр гаргалтын төвшөнд илүү байгууллагын хөгжил тодорхойлоход оролцоод эхэлж байгаа. Зөвхөн өмнө нь бол те санхүү бүртгэлгээл өнгөрсөн хугацааны датаг бүртгэл ийм байсан байна, тийм байсан байна гэдгээсээ болоод одоо илүү ирээдүйлөөр чиглэсэн ажлуудыг хийдэг болоод байна гэсэн үг байхгүй. Тий. Одоо тийм нөгөө AI-д хиймэл оюун ухаан ороод ирэхээр нөгөө одоо хиймэл оюун ухаанаараа тий нөгөө нэгтлэн чи одоо ингээл тоо бодоол за байгууллагын тайлан ингээл гаргаад автоматар нэгтлэн баг хэрэггүйдээ гэсэн энэ ойлголтыг одоо нэг хэсэг залуучууд байтугай томчод авсан байсан шүү дээ. Гэтэл тухайн харин хиймэл оюун AI-г одоо ашиглаж сурах. За нөгөө тэрийг ашиглаж тэр өгөгдлүүдэд уншиж нөгөө шийдвэр гаргахтаа одоо нөлөөлөх энэ хэмжээнд хизээч одоо тэр нэгтлэн хүний оролцоог өгөрөөл тэгж явахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө нэгтлэнгуудын үүрэг оролцоог сайн ойлгохгүй мэдэхгүй улсууд хит бас энэ мэдээллээс хиймэл оюун ухаан хэрэгжүүл чинь одоо энэ мэрэгжил явцгүй ч гэдэг юм уу. Энэ одоо буруу ойлголтыг хоёлоод бас энэ дээр бас эхэлчлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг манай оюутнууд ирээдүйд одоо энэ сургуульд орох гэж байгаа хүүхдүүд мань бас анхаарч үзэх байх. Би яагаад энийг бас нэрээ бүх олноороо манай монголч одоо 100 хүн амтай. Тэгээд бүх юм л мэдээж айл өрх гэр бүлээс эхлээл одоо санхүү дээр л тогтдог шүү дээ. Одоо тэгээд нөгөө санхүүгийн сахилга хоттой байжгаад хувь иргэн өөрийнхөө амьдрал санхүүгийн сахилга баттай байж дараа нь бизнес эрхлүүл тэрнийхээ яг арга барилаар санхүүгийн одоо юм сахилга баттай байжгаад ингээд нөгөө хөгжилд хувь нэмрээ оруулах компани засаглал бий болгож ингэж явах боломжтой учраас ингэж хэлж байгаа. За нөгөө талаар бол бас одоо ингээд ер нь бол байгууллагын компани одоо тэр нэгтлэн бодогч энэ хүмүүс маань те одоо юу гэдгийг ёс зүй. За ил тод байдал, тайлагналын энэ байдлуудыг одоо юу гэдэг юм дээ шудрагч гэдэг юм уу те тэнцвэртэй байдлыг ингээд бас ингээд яг мэдээд эндээ одоо юу гэдгийг чин сэтгэлтэйгээр залуучууд бас их өөр болсон л доо. Тэгээд нөгөө хиймэл оюун ухаантай нөгөө одоо энэ дата мэдээлэлд өгөгдсөн тэр байгууллагын одоо данс тооцоо хөдөлж байгаа энэ арга барил ил тод байдал нь одоо үнэхээр шудраг зүв байх юм бол зөвхөн тухайн байгууллага, бизнесийн компани, аж ахуйн нэгжийн тэр ашиг орлого доктортой хөгжлөөс гадна энэ ерөөсөө улс их орны өөрийн эдийн засагт яг ингээд энэ их зөв хэлбэрээ ороод ингээл их хурдан хөгжих юм боломжтой юм байгаад байгаа. Тэгэхээр зэрэг одоо яг энэ тал дээр би нөгөө одоо энэ дээр юу ярих гэдэг юм тэр шудраг ил тод байдлын тийм үү энэ тайлагналын ач холбогдлын талаар асуух гэдэг. За баярлалаа. Маш чухал асуулт байна. Тийм шудраг ил тод байдал бол ер нь нэгтлэн гэхгүй бүхэл мэргэжилт хэрэгтэй. Бүхэл мэргэжлийн бүхэл салбарын хүмүүс те шудраг байх хэвээр, ил тод нээлттэй байх хэвээр. За тэр дундаа нөө санхүүгийн салбар ч нөө маш чухал нарийн ач холбогдолтой салбар учраас бүр илүү ил тод байх хэвээр. Тэгээ санхүүгийн бүртгэлийг хөтлөж байгаа энэний одоо ард ажиллаж байгаа хүмүүс те тэр тооны ард байгаа хүмүүс бол бүр илүү одоо маш мундаг мэргэжлийн ёс зүйтэй, мэдрэмжтэй ийм шудраг байх хэвээр л доо. Тэгжээж одоо тухайн хүн одоо тухайн байгууллага өөрөө эрүүл явна. Тэгэхээр ер нь бол тухайн байгууллагын санхүүгийн одоо тий баг эрүүл мэндийн мананд л нэгтлэнгууд байна гэсэн үг байхгүй. Тэд нар чинь одоо зөв тайлагнажиж шудраг байж тий тухайн байгууллагын яг одоо хаашаа яваад байна, юу болоод байна гэдэг чинь хэмжигдэж орж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэгтлэн бод хүртэл бид нар бас хилдэлтэй нөө хэмжиж чадахгүй бол өдөртөж чадахгүйгээд тэгэхээр нэгтлэнгуудыг хийж байгаа юм л тэр хэмжүүрүүдийг л гаргаж байгаа гэсэн. Энэ хугацаанд одоо ийм ашигтай, ийм алдагдaltaй, ийм хөрөнгөтэй, ийм өртөлбөртэй байна гэдэг чинь зөв стандартын дагуу тайлагнаад бүртгээд явна гэдэг чинь ингээд эцсийн дүндээ бол ингээд нэг 4-5 тайлан гардаг боловч тэр чинь өдөр тутамдаа тий нэг гүйлгээ бүрийг давхар хүчлэлээр бичнэ гэдэг чинь бас асар их ажил. Дээрээс нь тухайн мэргэжилтний өөрийнх нь ур чадвар, ёс зүйтэй шударга байдал маш их хэрэгтэй. Тэгээд дээрэс нь санхүүгийн яг аюулгүй байдал төр зөвхөн нэгтлэн бодогч бас хариуцлага хүлээдэг гэсэн өрөөсгөл ойлголт бас хүмүүст бас байдаг. Энэ бол биш. Ер нь одоо ингээд санхүүгийн тайлан жилийн гарахад те тэрэн дээр 2 хүн гараас зурдаг. Хамгийн эхнийх нь тухайн байгууллагын гүйцэтгэх захирал. Тэгэхээр тухайн байгууллагын санхүүг удирдан зохицуулах эрх мэдэл хүнд байдаг вөхөр гүйцэтгэх захирал байдаг тийм ээ. Тийм учраас гүйцэтгэх захирлууд ерөнхий удирдлагууд өөрсдөө нэгдүгээр санхүүгийн тайландаа хариуцлага хүлээдэг. Хоёрдугаар тэрийг тайлагнаж бүртгэж байгаа нэгтлэн хүлээдэг. Энийг аягүй сайн ойлгох хэрэгтэй.
Тэгэхгүй бол ингээд бас нөө аль талаас нь би ч өөрөө удирдлагч байна, нэгтлэнч байна, аль альныхан зовлон жаргалыг мэдээд байгаа хүний хувьд ингээд анзаарч хахад те ингээд зарим удирдлагууд бол одоо санхүү дээр янз бүрийн болохгүй бол нэгтлэнгийн л асуудал гэж үздэг тий. Тий, хариуцлага хэлэх. Тий, хариуцлага хэлчих гээд бас үзээд байдаг. Зарим нь бол нөгөө нэгтлэнгууд нь бол тий тайлангаа гаргаад явж байхад энэний ард гарч байгаа шийдвэр бол захиралтай л хамаатай гэдэг ч юм уу. Эсвэл одоо би ингээд маш их ажил хийгээд тий тайлан тацаагаад ингэж яхад удирдлага миний ажлыг ойлгодог үнэлдэггүй ч гэдэг юм. Ингээд нэг юм харилцааны юм gap зөрүү байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө тэр нэг уг нь удирдлагын эхлэн батгч гэдэг маань ажиллах хэрэгтэй юм л да. Эхлэн батгчдыг дээр хийгдэж байгаа ажлуудаа удирдлагатай ойлгомжтой хэлээр тайлагнаад шийдвэр гаргалтын дэмжиж авах хэрэгтэй нь шүү дээ. Тэгжээж энэ хоорондох ингээд зай нөхөгддөг гэсэн. Тэр нөх хиймэл оюухан дээр болохоор бас зүгээр энгийн маш энгийнээр хэлэх юм бол одоо хиймэл оюуханыг машинтай зөвлөж болж байна. Бид нар бол одоо жишээлбэл дээр үед хөлөөр хоногоор тулдаг байсан газрыг одоо машинтай бол тэ 2-3 цагийн дотор явах нь шүү дээ. AI бол яг л энэ шиг гэсэн үг. Тэгэхээр хизээч машин бол хөнгүүгээр өөрөө явахгүй. За яг сүүлийн үед автомат юм болол байна л да. Гэхдээ тэр чинь хүн жолоодож хаашаа явах уу гэдгийг шийдчихэж тэр бас бензинг үл явахгүй. Тий, ажиллах нөгөө шүү дээ. Нөлөөлөл тий. Тэгэхээр тэрэн шиг AI гэдэг бол бидний ажлыг хөнгөвчлөх болохоос ш хүний ажлыг бүрэн орлоно гэсэн үг бол ерөөсөө биш. Энэ дээр хэдүүлээ одоо маш ингээд улс уртай бодох хэрэгтэй. AI бол маш сайн байна. Тэгээ эн чинь бас нөгөө хөгжиж байгаа бас хэсэг. Тэгээ магадгүй хөгжиж байгаа юм чинь нэг эд ийм тренд болж хатаад зарим нэгэн одоо хөөсрлүүд энэ төр бас явдаг шүү дээ. Тэгэхээр энийг сайн анхаарал ултай суурьтай судалж ээж AI-г ер нь оруулж ирэх та суулгах хэрэгтэй. Тэгээ суулгахтаа тэр чинь AI-аас сургана гэж бас нэлээд олон асуудал байгаа тийм. Яг тухайн хиймэл оюуханыг одоо манай компани энэ төслийн энэ мэргэжилтний энэ дээр ийм юм байдлаар ажиллана шүү гэдгийг сургах, тохируулах, тэр мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэдэг чинь асар том ажил болдог. Тэгэхээр энэ мэтийг бол нэлээд улс суурьтай суулгах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нэг мессеж би өгмөр байгаа маань хэдий AI таны ажлыг хөнгөлөлт хийсэн ч гэсэн тэрэн дээр заавал тухайн хувь мэргэжилтний хүний дүгнэлт, хүний эцсийн хяналт заавал орох хэрэгтэй. Тэгжээж тэр ажил бүрэн болно л гэсэн үг. Тий. Тэгээ одоо нөгөө бас түрүүн ярьж ирсэн одоо нэг хүний нөөц тал дээрээ одоо жишээ нь нэгтлэн бодогчдыг бол за одоо тоогоо юу гэдгийг санхүүгийн байгууллагын компанийнхаа аж ахуйн нэгжийнхаа одоо тэр тайлан тооцоог буруу гаргаад за нөгөө эсвэл мөнгө шамшигдуулаад ч юм уу за нябо бол ингээл одоо өөрөө чи хариуцлага хүлээгээл одоо ингийн шүүч гэдэг юм уу иймэрхүү бас нөгөө айдсан хэмжээнд бол одоо шинээр нэгтлэн болох гэж байгаа хүүхэд залуусын дунд бол бас тийм хандлагуудыг эцэг эхчүүд гэдэг юм уу хаанаас авсан мэдээлэлсүүдийн ганц нэг эсвэл эрсдэлтэй алхам хийсэн бас тийм нэгтлэн санхүү хүмүүс байна шүү дээ. Одоо яг тийм байдлаас болоод бол ээлжлэлт нь ябо одоо хүний нөөцийн тал дээр бол асуудал үүссэн байх гэж би бас боддог. За нэг жижигхэн хэсэг ч юм уу байж болох л та. Гэтэл ер нь бол одоо нэгтлэн бодог бүртгэл энэ санхүүгийн тогтвортой хөгжилд хамгийн чухал одоо хамгийн одоо нөгөө бизнесийн байгууллагын цаашид одоо өссөн дэвжих тэр байгууллагын хамгийн одоо том нөгөө хөтөч гэж яриад байгаа шүү дээ. Одоо том ийм ач холбогдолтой хүмүүс л дээ. Тэгэхээр би нэгтлэнгуудыг одоо юу гэдгийг төрийн бодлогоор дэмжиж энэ нэгтлэнгийн сургуулиудыг ч гэдэг юм уу хөнгөлт үзүүлдэг юм уу ямар ч одоо ямар бодлогоор дэмжих юм гэдэггүй л юм л да. Би зүгээр тийм бодлогоор дэмжиж бол нэлээд тийм мэрэгсэн юм сайхан нэгтлэн санхүүгийн энэ хөгжилд оруулах энэ хувь нэмэрт нь ийм дэмжлэг үзүүлээсэй гэж их боддог байхгүй. Та энэ төрийн бодлогын хувьд эсвэл одоо нэгтлэн санхүү бүртгэлийн хууль эрх зүйн хувьд яг нөгөө та тэр одоо төрөүний ярьсан зөвлөлттэй энэ хууль эрх зүйн хувьд одоо хэр хангалттай вэ? Мэдээж хэрэг одоо энэ нөхцөл байдалтай уялдуулаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм уу? Юун дээр нь анхаарч одоо хууль эрх зүйн хувьд бодлогоор яаж өөрчилж болох вэ? Эсвэл бодлогоор энэ санхүүгийн тогтвортой хөгжилд одоо нэмэр оруулахын тулд юуг одоо дэмжиж өгөх ёстой вэ? Та юу гэж боддог вэ? За, өстой хүнд асуулт байна. Тэг яг мэдээж яг энэ дээр бол би зөвхөн хувь хүний хаал үзлээ хэлчихтэй. Мэдээж одоо бодлогын төвшөнд бол одоо одоогийн байдлаар тийм хэмжээнд ажилладаг мэргэжлийн хувьд шууд бас хэлж чадахгүй байна. Гэхдээ яг хувь мэргэжилтний хувьд юу гэж бодож байна вэ гэхээр нэгтлэн бодох бүртгэл одоо энэ бизнесийн мэргэжилтнүүдийг хэн дэмжих ёстой юм бэ гэхээр бизнесийн байгууллагууд л дэмжих ёстой. Яаж дэмжих юм бэ гэхээр тэднэрийн цалин хөлсийг хангалттай өгөөл үнэлэмжийн сайн тогтоож л дэмжинэ гэсэн үг. Тийм учраас одоо шууд төрөөс бидрийг дэмжиж төрөөс ingийч гэсэн бодол бол надад бол байхгүй яг үнэндээ хэлэхэд. Ягаад вэ гэхээр үнэхэрийн мэдлэг чадвартай, ур чадвартай ийм олон улсын цол зэрэгтэй хүмүүсийг угаасаа бизнесийн байгууллагууд маш сайн үнэлээд авах ёстой.
тэрийг л Монголдо жоохон таниулж үзүүлэх гэдэг байна. Тэгэхээр манай байгууллага дээр одоо тэр энэ олон улсын мэргэжсэн цал зэрэгтэй хүмүүсийн хувийн нэмрийг таниулна гэдэг нь яагаад тэгээд байгаа юм гэхээр жишээлбэл гадаадад дээ шүү дээ. Одоо энэ CMA, CPA ч юм уу, SSA ч юм уу олон улсын цал зэрэг авангууд тухайн хүний цалин шууд 2-3 дахин өсдөг. Шууд нэмэгддэг юм бүр практик туршлагатай байдаг. Монголд бол авчлаа хүмүүс ач холбогдлыг мэдэхгүй болохоор ингээд цалин нэг өсдөгчгүй яадагчгүй одоо тэгэнгүүт айгуул нөгөө зарим байгууллагууд те тухайн хүнийхээ ур чадварыг сайн хангалттай үнэлээгүйгээс болоод гадны компани талдаа явуулдаг ч юм уу. Ийм туршлагууд байгаад байгаа. Тийм учраас энэ хүмүүс ч те ийм цол зэрэг ийм шалгалтуудыг даваад ийм шаардлагыг хангаад болж байгаа шүү. Тийм учраас одоо бизнесийн байгууллагууд нөгөө талдаа хүний нөөцийн талаас энэ олон улсын цол зэрэгээр сурж байгаа хүмүүсийг яаж дэмжих юм, сураад төгссөн хүмүүсийг яаж дэмжих юм, эднэрийн цалин үлсний бодлого те системийг нь яаж одоо өөрчлөлттэй байдлаар дэмжиж болох юм бэ гэдэг юм аа бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэгжээж эрүүл өөрчлөлтөө үүснэ. Тэгэхгүй бол төрөөс хитрхийн нэг талыг дэмжсэн юм ороод ирэхээр энэ чинь ингээл нөгөө жоохон хүчилсэн онцгой болчдөг тийм учраас энэ олон улсын цол зэрэгтэй байх нь өөр маш хэрэгтэй. Өөрт хувь хүнд бол насан туршийн энэ хөрөнгө оруулалт, насан туршийн одоо тийм бахархах одоо мэргэжлийн одоо дэлхийд өрсөлдөх чадвар төртөл тийм нөлөөлнө тийм. Одоо 150 мянган гаруй SSA гишүүний нэг байна. Дэлхийн 120 гаруй мянган CMA гишүүдийн нэг байна гэдэг чинь ингээл өөрийг чинь чансаа гэртээ тэрнгүй илэрхийлчихэж байгаа. Тийм учраас зүгээр энийг дотооддоо манай дотоодын одоо бизнесийн байгууллагууд үнэлдэг болоосаа энэ мундаг хүмүүсээ гадагшаа битгий алдаасаа жоохон ч гэсэн цалин өснийх нь тий онцлогийг нь ойлгоод ингээд байгууллагатаа шингээгээд авч үлдээсэ гэдэг л хүсэл надад нэг талаас байгаад. Нөгөө талаас төрийн хувьас бол одоо энэ мэргэжсэн дипломуудыг дэмжиж байгаа зүйл бол маш их байгаа. Ялангуяа Монголын мэргэжсэн дипломатчдын институт гэж байгууллага байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагыг бол төрөөс дэмжиж Монголын мэргэжсэн диплом болонгууд одоо үндсэн цалингийн нэмэгдэл олгодог ч гэдэм ингээ бүр хуулинд асуусан байгаа. Тийм учраас энэ дээр бол нэг яхад тэр илүү юм хэрэггүй яах вэ мэдээж жишээлбэл Монголын мэргэжсэн болоод 30% цалин нэмэгдэл авсан чинь олон улсын мэргэжсэн болсон чинь яах ч байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ хоёрыг адилхан харилцан зөвшөөрдөг ч гэдэг юм уу нэг иймэрхүү уян хатан юм байвал болох юм. Тийм бусдаар бол одоо бид нэр өөрсдөө л хичээгээл бизнесийн байгууллагууд л шударга үнэлэх хэрэгтэй л гэж бодож байна. За ингээд та хоёрын ярилцлага одоо нөгөө 60 минут үргэлжлэх хэрэгтэй байсан. Нэг мэтгэд ингээд тэгээд дууссан байна. Найруулагч маань тохиодох шиг байна. За манай энэ удаагийн бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлэгт маань за санхүүгийн тогтвортой хөгжил сэдвтийн ярилцлаганд бол Амира төрийн бус байгууллагын гүйцэтгэгч захирал Наран Зул оролцлоо. За хоёулаа их сонирхолтой сайхан өргөн хүрээнд ярилцлаа гэж бодож байна. За тэгээд ер нь эцэст нь хэлэхэд бол за санхүүгийн салбарын ирээдүй одоо энэ санхүүгийн байгууллага одоо юу гэдгийг дэлхийн энэ байгууллага хүртэл одоо ингээд их хурдцтай өөрчлөгдөж хөгжиж байна. Тэгээд одоо хамгийн чухал нь бол мэдээж хүний нөөц байлаа бас мэрэгсэн олон улсын нэгтлэн одоо бодогчд энэ тогтвортой өсөлт хөгжилтөнд хувь нэмрээ оруулахад маш чухал шүү дээ. Тэгээд энэ талаар хоёулаа бас нэлээд сайхан ярилцлаа. Манай сонсогчд маань энийг бас өөрийнхөө өнцгөөс бодож ойлгох байх гэж бодож байна. За ингээд манай урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээс баярлалаа. Маш сонирхолтой ярилцлага боллоо. Би бас тэгээд чадсан ядаа өөрийнхөө хэмжээнд хариулахыг хичээлээ. Тэгээд нэгтлэн бодогч нартай бас олон улсын хэмжээнд өөрсдөө хөгжүүлээд глобал түвшинд сэтгээд тий улсынхаа хөгжлийг одоо урагшлуулахад сайхан хувь нэмрээ оруулаасай гэж бас уриалмаар байна. Баярлалаа. Бид дараа жилийн нөгөө сайхан одоо анх тур хурлалсан шүү дээ. Одоо хоёр дахь хурлын бас талаар ярилцах юм боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд за баярлалаа тань дамжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилдаа амжилт хүсье.